Галзуу кино сувагтан тавтай морил манайхан. За. Ингээд галзуу series суугаа нээснэ альбом ясноор та нартан мэдэгдэж байна. За тэгээд хамгийн ихний кино тайлбар учраас ойлгомжтой галзуу кино дээр коллаборашн хийгээд та нартан хүргэж байгаа юм шүү. За тэгээд дөнгөж саяхан буюу ганцхан хоногийн өмнө нээлттэй хийсэн One Piece Season 2-ыг баруун та нартан ярьж өгөхөөр сонгосон байгаа. За тэгээд энэ галзуу цуврал та нарт таалагдах нь гарцаагүй зэ. Тэгээд энэ галзуу цувралыг гэрэл дээрээ дөрөв хамтдаа өсөж хөгжих Bright Rise Teen Club-тай хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд шинэ сувагтан сабад орж нэгдээрээ аль хэдийн нэгтсэн бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм штэ. Ингээд хэдүүлээ энэ галзуу цувралын тайлбартаа орцгоё. За шилставны тэнгисийн цэргийн бааз далайн дээрэмчдийн ширүүн дайралтад өртөж байгаагаар кино эхэлнэ. Удалгүй далайн дээрэмчид баазад орж ирсэнд тэнгисийн цэргүүд төв байрандаа ороод хаалга бэхэлцгээе. Тангаргаа санацгаа шудрагасны төлөө эцсээ хүртэл хамгаалан тулалдцгаая. Та нар овоо их зэвсэгтэй юм аа? Дософил юу? Дайраад. Та нар үхстэй хаана аваачдгүү? Бидэнд шинэ ноён долоо хэрэгтэй болох нэ. Тэд өөрсдийнхөө багийн гишүүн болох ноён долоог хайж ирсэн боловч Зоро тэрнийг аль хэдийн дундуур нь хоёр хуваачихсан байлаа. Энэнд нь сэтгэл дундуур байсан багийнхан Зорог хаана угааг асуухад тэнгисийн цэрэг тэдэнд Зорог Ахмад нь ирээд суллаад аваад явчихсан. Хамтдаа тэд Grand Line руу явж байгаа гэдгийг хэлнэ. Ахмад нь хийн? Monkey D. Luffy. Сонирхолтой юм. Энэ үеэр Люфигийн багийнхан Grand Line-ыг чиглээд хурдалж явлаа. Санжич үүргийнхээ дагуу багийнхантай хамтдаа хоол хийж, харин Усап тэрний халуун чинжинүүдийг сум болгож хумсалж байдаг. Хүнсний нөөц багасж угаад Санжи сэтгэл дундуур байсан бол зөвхөн хүнсгэлтгүй. Хөлөг онгоцны сэлбэг болоод бусад хангамжийн зүйлсч дуусч байгааг Усап санууллаа. Тиймээс тэр хоёр багийнхан санхүүг барьдаг Нами дээр очно. Харин Нами газрын зураг дэлгэчихсэн Grand Line руу хүрэх хамгийн товч замыг тодорхойлж байлаа. Би Grand Line руу хүрэх хамгийн дэд замыг олчих шиг боллоо. Гэхдээ энэ зам баг зэрэг аюултай. Энэ замаар ороод явбал шууд Red Line-аар дайраад Grand Line руу очно. Би зам заагч биш л дээ. Гэхдээ уулан дундуур явснаас шууд задгаа далаагаар явчих нь илүү аюулгүй биш үү? Тэгээд шууд Grand Line руу орчих юм байна штэ. Тийм болохоор л чи зам заагч биш. Яг гэвэл энэ бүслүүр хэсэгт ямар ч урсгалгүй бас салхихгүй. Тэнд очивол бид урагшаачгүй, хойшоочгүй гацна. Тэгээд л үхэндээ гэхдээ тэд Grand Line руу орохын тулд эхлээд хоол хүнс болоод бусад эд зүйлсээ сайн базааж авах хэрэгтэй байлаа. Тиймээс Санжи Нами хоёр хамгийн ойр байгаа Log Town руу шопинг хийхээр явахаар шийднэ. Гэвч тэр нь тэнгисийн цэргийнхнэр дүүрэн газар байдаг. Энийг сонссон Усап сандарч дэмжлэг хүсгээр Зоро руу очсон ч дасгал хийгээ завгүй байсан Зоро тэрнийг ерөөсө тооссонгүй. Шопинг хийн гинэ. Харин тийм ээ, итгэмээргүй байгааз. Сайхан санаа байна. Надад дахиад 2 сэлэм хэрэгтэй. Арга барсан Усап Люфи руу хандсан ч Люфи алсыг хараад завгүй байна. Энэ үед Люфиг барьж өгсөн хүнд өгөх шагнал 30 сая бэлий болж. Усап Люфид Log Town руу очиод хэрэггүй гэж ядгсан ч тэнд далайн дээрэмчдийн хаан Голди Рожер цаазлуулж байсан гэдгийг сонсоод Люфи шууд л тийшээ явж үзэхээр шийддэг. Ингээд тэд даруулаа босгож Log Town-ыг чиглэлээд хурдалцгаана. Дүр солигдоход олон жилийн өмнө Log Town-д Голди Рожерыг цаазлуулж байсан өдрийн үйл явдлаар кино үргэлжлэнэ. Цаазлуулах цагаа хүлээж үлсэн далайн дээрэмчдийн хаан Голди Рожер дээр усан цэргийн дэд адмирал Monkey D. Garp ирж уулзна. Тэд бие биенээ эртнээс мэддэг. Олон жил тэмцэлдэж ирсэн хоёр байлаа. Гэвч эцэст нь дэд адмирал Garp далайн дээрэмчдийн хааныг барьж чадсан нь энэ байлаа. Энэ олон жил чамтай тулалдахдаа гар зөрүүлэхээс хорон үгээр хэрэлдэх надад хамгийн таатай байсан шүү. Харин надад Grand Line өгсөж уруудаж чиний үгзгийг өшгөлж явах л хамгийн таатай байсан да. Тийм дээ. Тулааны явцад ирэх хүний жинхэнэ чанар танигддгийг. Төмөр харшилдаад л цус хоороод л. Энэ үед л тэр хүний зүрх сэтгэлийн гүнд юу байсан нь ил болдог. Би чамайг сайн мэднэ, Garp. Би яг л багийнхаа гишүүн шиг чамд итгэж байна. Тиймээс эцсийн ганц гуйлд. Надад нэг хүү бий. Чи хүүг минь олж аюулгүй газарт байлгаж өг.
Учир нь ямар ч хүү эцгийнхээ нүглийн төлөө зовох ёсгүй. Би яагаад энийг хийн гэж бодов. Учир нь чи бол сайн хүн. Чамайг цаазын тавцанлаг хөтөлж гаргах гэж байгаа хүн шүү дээ. Гэхдээ хүүг минь тэгэхгүй гэдэгт итгэж байна. Миний цаг дуусч байна. Харин хүүгийн минь амьдрал дөнгөж л эхэлж байна. Луфи болон тэдний багийнхныг ирэхэд лог 5 төм түжгэнсэн том хот огтлаа. Хотын төвд эхлэл болон төгсгөлийн хот гэсэн бичгтээ хөшөөс өндөрлж байлаа. Учир нь энэ газар бол One Piece эрдэнсийн төлөөх уралдаан эхэлсэн газар. Тэднийг ирэхэд хотын гудамжийг чимгэлчихсэн хотынхан удахгүй болох гэж байгаа фестивалд бэлтгэж байна. Нами багийнхандаа олонний анхаарал татаж хэрэггүй гэдгийг хатуу сануулад Санжид мөнгө өгч Луфиг даатгаад Зороод сэлэм авах мөнгийг нь 300% хүүтэй зээлүүлсэн бол хашир Усоп Намигаас холдохгүй байхаар шийднэ. За ингээд тэднийг салж явахыг хөндлөнгөөс хэн нэгэн ажиглаж байлаа. Энэ үед Тэнгисийн цэргийн алдартай Ахмад Смокер лог 5-нд ирж байна. Тэрээр зартай далайн дээрэмчин Козыг барьж ирсэн нь тэр. Жилийн энэ үеэр далайн дээрэмчид лог 5-нд цугладаг учраас сонор сэрэмжээ дэвшлүүлэхийг Смокер цэргүүдэд онцгойлон сануулад явдаг. Харин нөгөө талд Нами Усоп хоёр шопинг хийж харин Зоро зүг чигээ олохгүй димээл энэ тэрүүгээр алхана. Тэгээд Зоро нэг эмэгтэйтэй санамсаргүй мөргөлдөсөн нь тэрэнд олон жилийн өмнө нас барсан Куинатай нэлээд адилхан санагдлаа. За ингээд бандсан Зоро бушуухан явтал азар нэг сэлэмний дэлгүүрт ирнэ. Тэгээд Намигийн өгсөн мөнгөөр ямар сэлэм авч болохыг асуудал олигтой сэлэм авч чадахгүй гэдгийг мэдээд гарах гэсэн ч дэлгүүрийн худалдагч сэлмийг нь шохоргож 750 мянган бэлидээр нэмэх нь дурын 3 сэлмээ сонгох эрх үгүй гэж санал тавьдаг. Зоро энэ саналыг нь хүлээж авах хэсгээ мэдэхгүй зогсож байтал нөгөө гудамжинд мөргөлдсөн эмэгтэй орж ирээд тэрний сэлмийг шүүрээд авна. Тэр эмэгтэй сэлэмний хорхойтон болгоно илэрхий. Тэгээд сэлэм цуглуулагчид энэ сэлмийг олон 10 саяар авна гэж дуу алдсанд худалдагч боож өгөхгүй шахна. Эмэгтэй Ахмад Смокерийн туслах Ташиги байлаа. Тэгээд Зоро сэлэм сонгохдоо тэрнээр туслуулахар шийднэ. Ташигийн элд сэлмийг урлагийн бүтээл гэж боддог байна. Тэгээд Зорогийн нүд тусаж барьж авсан элдийг хараад Ташиги гайхлаа. Учир нь Сандай Китэцу гэх элдийг хараагдсан гэж үзэж байлаа. Энэ элдийг эзэмшсэн сэлэмчин амиа алддаа гэдэгт тэд хатуу итгэдэг байж. Гэсэн ч Зоро энийг нь тоосонгүй. Миний хүсэл зориг хүчтэй юу, энэ элдний хараал хүчтэй юу? Үзэж байж л шийдэе. Ингээд гараа бариад элдийг дээш шидсэнд элд гарынх нь хажуугаар гарч шаланд зоогдсонд Зоро тэр элдийг авахар болно. За сори бажгараа борон гэлснийг реклам алгадаадах. Өсвөр нас мөрөөдөл төрдөг, өөрийгөө нээдэг, ирээдүй эхэлдэг үе. Тиймээс л Bright Rise Teen Club бий болсон байдаг юм. Энд хүүхдүүд англи болон солонгос хэлээр ярьж сурч, шинэ найзуудтай танилццгааж, сонирхолтой уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон гэж байгаа. Хамгийн чухал нь хүүхэд өөрийн бодлоо илэрхийлж, өөртөө ихтэй болж, өөрийн дуу хоолойг олно гэж байгаа. Гэрэлт ирээд өрөө хамттан өсөж хөгжих Bright Rise Teen Club үүд хаалган нээсэн байна. Англи солонгос хэлийг гадаад багшаар залгах энэ галзуу клубын анги дүүргэлт нь ердөө 88. Төлбөр нь мэдээж галзуу хэмд буюу 240 мянга. За тэгээд бусад мэдээллийг description хэсгээс аваарай гэж. Bright Rise Teen Club. За тайлбараа үргэлжлүүлцгээе. Харин нөгөө талд Луфи Санжи хоёр загас авч Усоп Кая руу voice message илгээж удахгүй Grand Line руу явах гэж байгаагаа ярьж байлаа. Тэгсэн Усопыг хүлээж өгсөн Намигийн хажуугаар нэг ногоон үстэй нөхөр зөрж өнгөрөхдөө тэрнийг мөрлөөд гарсанд Намич мөчөг өглгүй төрөвчийг нь суйлж орхино. Тэгээд төрөвчийг нь буцааж өгөөд шинэхэн далайн дээрэмчин бололтой тэр залууд зөвлөгөө өгөөд явуулсанд цаадханч дуртай дургу яваад өгнө. Тэгсэн Нами агарын даралт өөрчлөгдөж байгааг мэдрээд удахгүй хүчтэй шуурга дэгдэх гэж байгааг ойлголоо. Тэгээд Усопыг дагуулад бусдыгаа олохоор яаравчлана. Харин Зоро энэ үеэр Юбашири гэх нэг онцгой сэлмийг үзэж байлаа. Тэр бол дэлгүүрийн эзэнд байсан хамгийн шилдэг элд байдаг. Дэлхийд 50хан байдаг элдний нэг байлаа. Зоро тэрэнд тэр элдийг авах мөнгө байхгүй гэдгээ хэлэхэд дэлгүүрийн эзэн нүдэндээ нулимс цэйлэгнүүлэн байж. Тэр хүнд чамайг хуурах гэж оролдсныг минь уучлаарай. Чи энийг зүгээр ав. Агуу элдийг эзэмшвэл зохих шилдэг сэлэмчэнтэй таараагүй дэндүү уджээ. Тэгээд ч элд эзний өөрөө сонгодог юм гэж хэллээ. Ингээд Зоро 3 сэлэмтэй болж аваад дэлгүүрийн эзэнд талархлаа илэрхийлээд гарлаа. Орой болж дэлгүүрүүд хааж эхэлж байна. Луфи ч Голди Рожерыг цаадуулж байсан тавцанг тууштай хайсаар байна. Тэгээд санамсаргүй нөгөө ногоон үсттэй таарлаа. Залууг Бартоломео гин. Тэгээд Бартоломео Луфиг цаазын тавцан руу дагуулж явдаг. Цаазын тавцанг харсан Луфи малгайгаараа дохиж хүндэтгэл үзүүлээд буцах гэж байтал гинэд агаарт нэг гар гарч ирээд Луфигийн малгайг шүүрээд авлаа. Луфи сандраад малгайгаа авсанд цаахан талд алиалагч Багги сууж байгаа харагдана.
Тэрнийг харсан Бартоломео сандраад тэндээс бушуухан явах гэсэн бол Баги Люфиг хоргоож эхэлдэг. Энэ удаад Баги ганцаараа ирээгүй. Далайн дээрэмчтэн Ахмад Алвидаг дагуулж ирсэн байж. Алвидаг дийлхээс нааш тэндээс явах боломжгүй болсноо ойлгосон Люфи гараа сунгаж яваад хамаг хүчээрээ цогсон ч гар нь хальтраад хажууд нь байсан хүнийг нам цохиод унагчлаа. Тэгсэн Алвида өнгөрсөн хугацаанд зүгээр байсангүй. Слип чөтгөрийн жимс идсэн байж. Энэ жимсийг идсэн хүн халтрамхай болдог учраас цохилтонд оногддоггүй байлаа. За ингээд Алвида Люфиг тойрч гулгаж яваад мунаараа гиндүүлж цогсонд Люфи ухаан алднаа. Тэрнийг ухаан ороход толгойн эргэж нэг л хачин байна. Учир нь Люфид Кайросеки буюу тэнгисийн чулуугаар хийсэн гав зүүлгсэн байж. Энэ гавыг зүүлсэн хүн чөтгөрийн жимсний хүчээ ашиглаж чадахгүй болдог байлаа. Энэ үеэр цаазын тавцсан хавцаа далайн дээрэмчид эргэлдээд байгаа тухай мэдээ Ахмад Исмокорт ирсэнд тэр ч тэр хавийг яралтай бүслэх тушаалыг цэргүүдэд өглөө. Харин нөгөө талд Усоп Нами Зоро 3 анх таарсан газартаа ирчихсэн бусдыгаа хүлээцгэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа Санжи ганцаараа ирсэнд нөгөө хэд сандраад Люфиг хайхаар боллоо. Энэ үед хүмүүс бүгдээрээ цаазын тавцандаа талбай руу яарсанд Люфиг тэнд байгаа байх гэж бодоод тийшээ явцгаалаа. Баги Алвида 2 Люфиг Алвидагийн хөлгийг шатааж багийн гишүүн Кобиг нь хулгайлж авч явсан хэрэгээр цаазлах гэж байлаа. Гэхдээ алиалагч Баги өөрийнхөө зангаар шүүх хурлыг дуурайн тоглож бусдыг баясгана. Аз болгоод Люфиг цаазлахаас өмнө манд руу ирлээ. Ингээд алиалагч Баги Люфиг аваад явсан бол Алвидагийн дээрэмчид Люфигийн багийнхан руу дайрцгаана. Ахмад Исмокрын цэргүүд тэднийг айл хэдийн бүсэлсэн ч Ахмад Исмокр бие биенээ хядаж дуусхийг нь хүлээхээр шийдлээ. Энэ үеэр Баги Люфиг цаазын тавцан дээр гаргасан байна. За сүүлийн үгээ хэлдэ арчаагүй Ахмад минь. Миний нэр бол Monkey D. Luffy. Би One Piece-ийг олж далайн дээрэмчдийн хаан болно. Цаазлуулах гэж байгаагаа мэдсэн Люфи айхын оронд харимж инээсэнд тэнд байсан бүгдээрээ гайхацгаана. Учир нь тэр инээд бүгдэд далайн дээрэмчдийн хаан Рожерыг санагдуулдаг. Тэгсэн гайхалтай зүйл болж алиалагч Баги дээрээс тэнгэрээс аянга буусанд Люфи ч тавцангаас шидэгдээд унлаа. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Ахмад Исмокр цэргүүдэд дагуулад дайран ирсэнд Бартоломео тэднийг нууц гарцаар зугтаалгана. Гэвч Ташиги тэдний замыг хөндлөсөн учраас Зоро Ташигитэй тулалдахаар үлдэж Люфи Санжи 2 цаашаа хөлөг рүүгээ гүйцэтгэн. Ингээд Ташиги Зоро 2 тулалдацгаана. Тэгсэн Зоро Ташигийг ядах юмгүй буулгаж авлаа. Харин нөгөө талд Ахмад Исмокр Санжи Люфи 2-ын замыг хаана. Мань хоёр тэрнлүү дайрсан ч Ахмад Исмокр утааны хүчтэй учраас цохилтонд нь ерөөсөө өртөхгүй байлаа. Чи 30 сая бэлэгийн үнэлгээтэй гэлөө. Дан чад чин дуусажтай залуу минь. Хиний аз дууссан гинэ? Хоёулаа бусдын аяллаа замд хөндлөлцгөө болиул яасан юм бэ? Дэлхийн засгийн газар чиний толгойг авахыг хүсэж байгаа. Гэхдээ өнөөдөр биш ээ. За ингээд хүчтэй салхи боссонд Ахмад Исмокр хийслээ. Сандарсан Санжич гүйж ирээд Люфиг дагуулж тэндээс бушуухан цугтаасаар Мэри хөлөг дээрээ ирдэг. Тэдний ирэхэд Зоро Нами Усоп 3 ирчихсэн байна. Тэдэнд ямар учиртай хүн тусалсныг Санжи Люфигээс асуусан ч Люфи мэдэхгүй гэж хариулна. Далайн дээрэмчин болсон бидтэй. Ийм зам сонгосон бол яа гэх вэ? Амжилт хүсье. Тэр өрөө сэтгэлээр унсан Ташигийг нэг пабд сууж байтал хажууд нь киноныхэнд гарсан үл таних эмэгтэй ирлээ. Тэгээд тэрнийг хүчтэй, ухаалаг, өндөр потенциалтай гэдгийг сануулад нэрийн хуудас өгч "Чи бүх мөрөөдөлдөө хүрч болно шүү" ингэж сануулад явдаг.
Удалгүй Ахмад Смокер ирж жил бүрийн энэ үеэр буюу Голди Рожерыг цаазлуулсан өдрөөр энд ирж юуны төлөө тэмцэж байгаагаа өөртөө сануулдаг гэдгээ таашигид ярьж өгнө. Бас далайн дээрэмчний хааныг цаазлуулах үедээ инээж байсныг нь нүдэрээ харсан гэдгээ ярьж дэлхий дээр дахиж өөр Голди Рожер төрөхгүй төлөө өөрийгөө зориулахаар шийдсэн гэдгээ хэлнэ. Гэтэл өнөөдөр Люфи үхэх гэж байхдаа үхлийг юмн чинээ тоохгүй инээж байгааг нь хараад Смокер тэрнийг заавал дарж авах ёстой гэж шийдсэн байна. Тиймээс тэр багийнхнаа аваад Люфигийн хойноос Гранд Лайн руу хөдлөхөөр шийджээ. Харин үүмэн дундаас эвтэйхэн мултарч чадсан Бартоломео Люфигийн зурагт хуудсыг хараад тэрэн шиг далайн дээрэмчин болохоор сэтгэл шулууддаг. Маргааш өрөө гэхэд Люфи болон тэрний багийнхан Гранд Лайн руу ойртож иржээ. Эндээс эхлээд тэдний аялал улам аюултай болж, илүү аюултай далайн дээрэмчид, илүү аюултай хараатнууд тэднийг хүлээж байна гэдгийг тэд сайн мэдэж байлаа. Гэвч мань Люфи энийг юусоо тоохгүй харин ч баяртай байдаг. За манайхан та нар маань үргэлжлүүлээ цааш нь үзмээр байвал галзуу серийн сувг руу ороод үзээрэй. Олон галзуу зурлууд нэмэгдэх болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.